За би хаалганд ороо маргааш нь болсон байна. Цаг харах юм бол одоо 1 цаг 34 минут болж байна. За ингээд хаалганд ороог маргааш нь болсон. Сэтгэл ямар байна гэхлээр 100% амар гоё байна. Ингээд бүх юм амар гоё тод харагдаж байна. Өмнө нь зүгээр ингээм амар бүрсээс юмнууд ингээ харагдаад байсан байхгүй юу? Одоо болохоор амар гоё тод харагдаж байна. Тэгээд одоо л ямар нэгэн өвдөлт хэд нар бол ерөөсөй байхгүй. Бүр юу ч өвдөхгүй байгаа. За тэгээд миний нүдний дор ингээ орон орсон байгаа. Тэр юу вэ гэхлээр өчигдөр шөнө энийгээ сайн зүүж унтсны шинж тэмдэг. Өглөө нэгэ зүүж унтаад нэгээс ирсэн чинь энд ингээ орон орсон байсан. Хаалгаа нарс өдрөө энэ шилийг заавал зүүж унтдаг. За тэгэнгүүтлээ манай эмнэлгээс болохоор хэрэглэх эмүүдийн бүгдийг өгчдөг байхгүй юу? Ийм 2 юм байгаа, юм бусаадаг юм 2 юм байгаа. За тэгэнгүүтлээ энэ болохоор нүдний хэмэл нулимс. Хэмэл нулимс нь болохоор нүдийг хураашлагаас ерөнхийдөө сэргийлдэг. За тэгээд ингээд орой унтах нүдний шилийг ингээд ерөнхийдөө бүгдийг өгдөг. За тэгээд энэ ууданд ингээд хийж өгдөг байгаа. За тэгээд бас нөгөө эмнийх нь хэрэглээ. Хүмүүс нөгөө эмээ яаж хэрэглэх марцдаг байхгүй юу? Тийм учраас ингээд анхаарах зүйл тэгээд энэ дээдлэл нь анхаарах зүйл байгаа. Энэ доотлолт нь болохоор эмнийх нь хэрэглээ хийж ингэж өгдөг байгаа. Хэрвээ манай эмнэлэг дээр хаалгаанд орох юм бол би бол бүгдийг ингээд орчуулж өгнө, танаас тайлбарлаж өгнө. Би тэр эмнэлэгтээ орчуулгын ингээ ажил хийгээд зөвлөгөөд нэр бүгдийг хийж өгдөг байгаа. Тийм учраас та нар манай эмнэлэгт ирэх юм бол энэ юмнуудыг яаж хэрэглэхийг нь миний зүгээс маш сайн тайлбарлаж өгөх учраас санаа зовх хэрэггүй шүү. Тэгмээдлээ би бас таанаас өчигдөр хийсэн. Сүүлийн үед гарсан энэ хаалгааг би өчигдөр авсан байгаа. Personal Eyes хаалгаа гэсэн үг байгаа. За энэ нь юу вэ гэхлээр одоо нөгөө сүүлийн үед нэг нүүр мөрөө бодоход нөгөө personal color гэж байдаг шүү. Культур нийтнэр гэж байдаг шүү. Яг тэрнтэй адилхан яг надад тохирсон одоо ууруулын будаг ч юм уу надад тохирсон foundation гэх мэтчлэг ингээд одоо тэр personal color гэдгээс бид нэр ингээд хараад мэдэж авдсан шүү дээ. Тэгээ бас одоо биеийн арзмарт яг таарсан хувцас тэр хувцсыг болохоор би л өмсөж чадна өөр хүн өмсөж чадахгүй гэсэн утгатай байхгүй юу. Тэгээд энэ personal eyes гэсэн нэртэй байгаа. Энэ нь юу вэ гэхээр санийхтай яг ижилхэн миний нүднийг л одоо шинжилэн гэсэн үг. Хүн болгоны хурууны хээ өөр байдтай адилхан хүн болгоны нүд бас өөр байдаг гэж үздэг байхгүй юу. Тийм болохоор хүн болгоны нүд одоо миний нүдний байдлыг одоо 3D-гаар шинжилж өгнө гэсэн үг байгаа. За яаж шинжилэх вэ гэхээр нүдний урдлын одоо нэвэрлэг бүрхөвч тэгээд нүдний болоор нүдний хамгийн цаад байгаа энэ хэсгийг ингээ 3 хэсэгчлэн шинжилж үзэн гэсэн үг байхгүй юу? Бүгднийг 3D-гээр шинжилэнгүүтлээ яг миний нүдэнд тохирсон хаалгааг хийж өгнө гэсэн үг. За энэ хаалгааны даваа тал нь юу вэ гэхээр нөгөө хаалгаанд орохоор ихэнх үедээ жоохон гэрэл гэлбэх үзэгдэл байдаг байхгүй юу? Энэ болохоор гэрэл гэлбэх үзэгдэл нь бүр харьцангуй маш буурсан байгаа. Тэгээд өчтөр орой би та нарт гарч ингээд гэрийн уртлын нөгөө нэг ажилдаа явах замдаа юу байна ингээ харсан шүү дээ. Тэгэхэд надад бол гэрэл гэлбэх үзэгдэл ерөнхийдөө бараг л байхгүй байсан. Би бүр амар гэлбэх ах гэж бодсон аахгүй тэгсэн чинь үгүй байсан. Өндөгсөн энэ төхөөрөмжийг одоо байдаг эмнэлэгт энэ шинжилгээний аппаратууд орж ирээд ингэж 3D-гээр шинжилээд хүний нүдэнд хаалга их боломжтой байдаг. Тэгээд энэ нэгт нь манай эмнэлэг багтсан байгаа. Би ядаа эмнэлгээсээ анх удаа авсан байгаа. Тэгээд маш нэр төртэй маш гоё байна. Тэгээд энэ хаалга байгаа. Та нар маань тэгээд хараад хэлэх сонирхолтой надтай адилхан хүмүүс байх юм бол энэ хаалгааг манай эмнэлэг дээр нүднийхаа шинжилгээнд ороод тэгээд энэ хаалгаа тохирох хэсгийг нь шинжилгээний хариугаар бас мэддэг байхгүй. Энд бас энэ хаалганд бас бүх хүн орж болно гэсэн үг биш. Яагаад вэ гэхээр шинжилгээний хариугаар энэ хаалганд тохиромжтой тохиромж өгнө хийдэг байхгүй. Бас орж болохгүй хүмүүсийн зал гэж байдаг. Гэхдээ тийм их биш. Тэрийг яах вэ гэхээр хэдүүлээ шинүүдний нарийн цог шинжилгээнд орж иж мэдэх байгаа. Тэгээ манай эмнэлэг маань цог шинжилгээний үн төлбөргөө зарласан байгаа учраас та нар маань манай энэ пэйж руу гэртгэн бүртгүүлээд өөрийнхөө нүдэнд яг ямар хаалга тохирохыг сайн мэдэж аваарай. Шинжилгээнд ороод энэ personal eyes гэдэг энэ хаалгаа маань өөрийнхөө нүдэнд тохирохоор бол энэ хаалгыг заавал хийхээрээ таны нүдэнд маш сайн тохирсон. Тэгээд гэрэл гэлбэх, хуурайших гэднийг бол маш бууруулсан. Тэгээд нүдний хараа бол маш сайн орж ирнэ. Би бүр өчтөр угаасаа нөгөө зүгээр энгийн лашиг хаалгаанд орсон хүмүүс болохоор орой дээр орчоод маргааш нэр зэмлэг дээр үзүүлдэг байхгүй. Тэгтэл нүдэн 100% 1.1 тэгтэй гарч ирдэг байхгүй юу. Тэгээд би өчтөр хаалгаанд ороо нэг 12 минутын дараа шууд ороход миний нүд 1.0-тай гарч ийнэ гэхэд би бол тэнд ажиллаад би чинь амар удаж байгаа шүү дээ. Энэ нүдний эмнэлэгт ажиллаад удаад олон хүмүүс харсан. Би хаалгаанд орсон олон хүмүүсийг харахад тэгж хурдан 0.1 гарсан үнийг би анх удаа харсан. Тэр нь бол би байла. Тэгээд би бүр шок. Вау. Нэрээ даа юм уу?
Надад амар гоё сан. Тэгээд та нар маань энийг маань энэ дээр сайн сонирхоорой гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр хаалгаад ороод нэг конжин одоо тэгээд миний нүдний байдал бол маш сайн байгаа. Сэтгэл ханамж бас 100% байгаа. Тэгээд одоо ингээд линз зүүхгүй нүдний шилжих гэхээр бүр амар гоё юм. Би тэгтээ миний хараа болохоор солонгос дээрээ эрс муудаж гисэн баггүй. Тэгээд муудаад би шил тааруулаад тэгээд шил нөгөө өмнө нь зүүж байгааг болохоор надад шил зүүхээр нь штэ надад нэгт амир хүн цамддаг байсан, хоёр дахь юм бол миний энэ хоёр хажууд тал амир өвддөг байсан. Тэгээ ингэж энд ингээ юм дараад байгаа мэдрэмж төрөнгүүтлээ тэр шилээ зүүгээд ингээ удахаар миний толгоо өвдөө дотор мухаараад идэг байсан. Гоё нөгөө шил өмнө зүүж сурч байгааг болохоор тийм байсан баг. Тэгээ би ерөөсөө тэр шилээ ерөөсөө зүүдэг байсан. Тэгээд одоо миний тэрэнд шкамны шургуулгын дотор хадгалаастай байж л ерөөсөө зүүхгүй. Тэгээд энгийн үед бол би ерөөсөө линд юу хичээлтэй хаяа сувтаа нүдний шилээ зүүчээ. Тэгээд одоо сургуулаа төгсөнгүүтлээ бараг шил зүүхэ болсон. Тэгээд хаяа даадаг гадуур гарахнаас нүгтэй гарах юм уу тэр үедээ зүгээр харааны тим нөгөө линз гэдэг чинь тийм линз зүүе яваад гэсэн. Линз зүүл бас амар туггүйсэн зүйл нь болохоор линзийг удаан зүүх юм бол нүд ингээд амар аргадаг. Тэгээд нүдэн дотор ингээд нэг морцсон шиг амар торж өвдөөл. Тэгээд линз шиг харахаар ингээд амар нүд маань гинт бүрэлж жаал зөөр олж болоод тэгээд линз зүүхээр надад амар туггүйдэг. Нүд маань бүр амар өвддөг байсан. Тэгээд нүд өвдөхөөр миний толгоос дагаж өвддөг байхгүй. Тэгээд толгоо бас амар өвдөө. Тэгээд би бүр нүдэл тэглүүлье. Энэ жил заавал хараагаад тэглүүлье гэж бодоод тэгээ би бол өмнө нь сар ингээд тэглүүлье гэж бодож исэн чинь манай эмч маань сүүлийн үеийн юм 3D юм гоё одоо апрод манай эмч дээр орж ирнэ чи энд ороо гэдэг би энд орсон байгаа. Тэгээ би бүр энд орсноо бүр амар баярлж байна. Би бүр энд нь орохгүй би өөр зүгээр өөр л ашиг хахалханд наана гэж зөөдлөөд байсан юм уу? Ямар тэнэг байгаа. Тэгээд эмчийн хогонд ороо заа гэдэг энэ хаалганд нь орсон чинь яа сэтгэл ханамж 100% байна. Та нартай ч гэсэн энэ хаалгыг ингээд санал болгож байна. Тэгээ өөрийн биеэрээ тулсан болохоор та нартай бүр амар гоё тайлбарлаж өгч чадах хаа гэж бодож байна. Тэгээд асуух зүйл яхан бол доор комментэн дээр бичиж олно. Хамгийн хурдан хариу хүсэх юм бол энэ пэйж руу холбогдоорой. За хаалганд ороод өнөөдөр нэг ханжаа штэ. Би одоо ингээд замын цаанаага тэр автобусны бичиг хүртэл надад амар сайн харагдаж ингээд боддоо. Би нэр бүр танаас бүр амлын заяа. Би штэ энэ зогсоод тэнд байгаа бичгийг ерөөсө харддаг байсан өмнө нь. Линз минь зүйл харддаг байсан л та зүгээр өөрийнхөө нүдэрээс харддаг. Одоо би юу линз минь ерөөсө зүгэг байгаагасаа зүүж болохгүй нэг хэсэгтээ линз ол зүүж болохгүй. Йоо ийм амьдрал ийм амар гэрэлгийг тэ байсан юм уу? Гоё юм бэ. Би яг анх удаа солонгос ирж байгаа санаж гэсэн мэдрэмж. Энд ийм бичиг байсан билүү гэсэн юм мэдрэмж төрөөд байна. Тэгээд өнөөдөр болохоор халаанаараа нэг онжоо болохоор юмыг аж мэдхүү нарны гэрлээс хамгаалаад хар нүдний шил авсан. Гэхдээ би энийг зүүж ингэж гадуур бас ичээд байгаа. Ягаад гэвэл нэг юм өөр амар од юм шиг санагдав. Ичээд байгаа юм. Гэтэ нүдээ нарны гэрлээс хамгаалах хэрэгтэй. 1-2 хоног тийм хамгаалч зүгээр байдаг байхгүй юу? Тэгээд бас нөгөө гадаа чин шоромороо шуургууч гэсэндээ юм ийг ашиггүй орчиж магадгүй нүдэндээ юм оруулчих байхгүй юу? Олон хаалганд орчоо маргааш нүдүүлэх хэрэгтэй. Тэгээд өнөөдөр угаасаа маань амарж байгаа болохоор би маргааш зүтэлнэ. Маргааш угаасаа шууд ажилдаа орно. Тэгээд энэ даа бичгүүд хүртэл аим ёо хамгийн амар нь юу гэж хонохоо. Камаа замын цаанаага энэ барилгынуудын бичиг байгаад за энэ бол энийг бол харна гэж боддог. Гонжин шоо гэсэндээ өмнө нь заяа ерөөс харахгүй. За би тийм тэгж нуребан байгааг бол мэдээч хүн байна. Үнийг хэлэхэд тийм тараа нуребан гэж байгаад тэгснэ хамгийн амар нь юу гэж одоо бүр тэр цаана ингээд амар олон барилгуудын цаана ингээд тэр нэг бичиг харагдаж байна та нарт. Одоо энэ нэг улаанаар бичсэн энэ нэг бичиг энэ хүртэл надад харагдаж байна гэж одоо тэр бүр цаана байгаа байхгүй. Одоо ингээ харах юм бол би энд байгаа. Тэнгүүл энэ бичиг одоо бүр тэрэнд байгаа гэсэн чинь энийг ингэж ойртуулах юм бол ингэж харна гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр байрлал бол тэр цаана байгаа шүү дээ. Энийг чинь ингэж татчих ингэж харагдуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Яа. Oh my god. Би тэр бичгнүүдийг хүртэл хараад байна бодоо бүр амар уу. Оо. Вау. Бүргэд цаашаа болт юм шүү. Моргой юм бэ. Цааш нь болсон. Та нар ч гэсэндээ хараад их хаалгаанд ороод энэ миний мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна.
Би ч өмнө нь ингээ нөгөө нэг хаалгаан зөндөө хүмүүс оруулж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс маань ингээ хаалгаан орсны маргааш нь ирээд ёо дэлхий чи дэлхийн ертөнцийн мөнгөтэй байсан юм уу? Би одоо тэнд байгаа бичиг бүр амар харж ийн. Вау гэлээ мэдээсэхгүй би тэгэл уусаа надад амар гоё мэдрэмж төрж байгаа шүү дээ. Ингээ та миний хаалгаанд орсон хүмүүс ингээ гоё хардаг болчихлаа. Надад баярлалаа гэж хэлж байгаа юмгаар надад бүр амар гоё. Гэхдээ би өөрөө тэр мэдрэмжийг өөрөөсөө сайн мэдэрч өгөхгүйс ахгүй. Тэгээд миний хамгийн бодсон нь энэ хүмүүсийн мэдэрч байгааг би ч гэсэн мэдэх юмсан гэж бодсон. Тэгээд өнөөдөр яг тэр мэдрэмжийг мэдэрч байгаа бүр амар гоё юм аа. Сэтгэл тогтоод байна. 크게 떠주세요. 방으로 들어가서 시력 좀 볼게요. 앉아볼까요? 손으로 왼쪽 눈 한번 숫자 말해주세요. 5, 6, 8. 그 다음 5, 4, 8. 그 다음 5, 6, 2. 가로줄 숫자 2, 3, 9, 6. 여기 한 번 더 보이는 거 있어요? 8, 2, 4, 3, 4. 나온 거예요? 왼쪽부터 읽어볼까요? 4, 5, 3, 9, 2. 3, 2, 4. 시력 지금 다 됐거든요? 할 말이 있을까요? 너무 좋아요. 너무 좋아요. 잘 보여요. 뭐가 제일 좋아요? 잘 보이는 게. 잘 보여? 너무 좋은데? 그치? 도수가 너무 좋다. 잘 나왔어. 그전보다 더 좋지. 그치? 건조한 것 같다. 스크래치. 이것만 더 상처 한 번만 좋아지면 1.5까지 나와야 되는데? За би одоо хаалгаанд ороод 2 хонсон байгаа. За тэгээд өнөөдөр би 2 дахь өдөр хаалгаанд орсон, өнөөдөр 4 дахь өдөр байгаа. Тэгээд би өнөөдрөөс эхлээд ажилдаа шууд ороод эхэлсэн байгаа. За тэгээд би ажил дээр ирээд саяны та нар өмнө бичлэг харсанчлан би нүдээ үзүүлсэн. Тэгээд миний нүд болохоор 1.5-тай гарч ирсэн байгаа. Энэ бол маш сайн гарч ирсэн гэсэн байгаа. За өмнөх контрол лашик буюу зүгээр лашик хаалгаануудыг хийх юм бол хүний нүд болохоор 1.1-тэй буюу 1.2-тай хамгийн дээдлээ 1.2-тай гарч ирдэг байсан. Одоо болохоор 1.5-тай хүртэл гарч ирсэн байгаа. За энэ нь болохоор энэ Personal Eyes гэсэн хаалгааны ач тус юм аа гэж бодож байна. За тэгэнгүүтлээ миний хараа бол баг багаар бүр сайжраад эхэлнэ. Бүр цаашдаа бүр 2.1-тэй болох боломжтой гэсэн үг байгаа. За тэгээд энэ хаалгаанд орохын тулд бол манай эмнэлэг дээр ирээд нүдний шинжилгээнд ороод өөрийнхөө нүдний тохиргоо шинжилгээгээр мэдчихэд энэ хаалгаанд орохыг та нартай зөвлөж байна. Тэгээд энэ хаалгааны давуу тал нь болохоор оройд гэрэлт гялбах үзэгдэл нь маш бага. Тэгээд энэ хаалгаанд орсны дараа би хаалгаанд орчоод 10 минутын дараа шууд хараагаа үзэхэд минийх бол 1.1-тэй гарч ирж исэн. Тэгээд 3 цагийн дараа гэртээ очиж харсан чинь урд дахнууд бүр амар гоё таар харагдаж исэн. Тэгээ маргааш нас нэглээ хараа маань бүр маш сайн орж эхэлсэн. Надад бол сэтгэл хангамжийн хувьд бол маш 100% байгаа. Тэгээд та нартай ч гэсэндээ энэ хаалгааг бол санал болгож байна. Тэгээ энэ болохоор миний нүдийг одоо 3D-гаар шинжилээд тэгээд надад яг тохирсон хаалгааг хийж өгдөг учраас хараа маш сайн хурдан орж ирдэг байгаа. Тийм болохоор сүүлийн үеийн гоё хаалгаа манай эмнэлэг дээр орж ирсэн. Энэ болохоор Солонгост ерөнхийдөө 3 эмнэлэг дээр байдаг. Нэг нь манай эмнэлэг болохоор манай дээр заавал ирж ороорой. манай эмнэлэг дээр ирээрэй. 수술한 지 1시간 뒤에 바로 시력이 나와가지고 그때 너무 신기했어요. 진짜 신세계였어요. 지금은 시력이 어느 정도 나오나요? 지금 시력이 2.0까지 나옵니다. 와, 2.0?
와. 찐 몽골인이. 진짜 몽골인이네. 몽골인들 별로 시력 안 좋더라고요. 안 좋은 사람만 오는 건가 우리 병원에?